хууль цаг үе орж ирж байгаа л да. Энэ мал имлэг малын үржил хоёр бол хоорондоо бас нэлээд ялгаатай юм аа. Мал имлэг бол нэлээд шинжлэх ухаандсан салбар байгаа. Мал үржил бол нэлээд тийм бизнес агуулгатай. Тийм учраас энэ мал имлэгийн салбарыг ингэж тусны хууль одоо оруулж ирэх шаардлага бол байгаа. Зөвхөн хуулийн хувьд бол засвар ихтэй хууль байна. Засвар ихтэй хууль байна. Монгол төрийн мал имлэгийн бодлогыг төрийн бус байгууллагаар удирдуулахаар орж ирсэн. Энийг зас сайжруулахгүй болохгүй. Хяналтын тогтолцоо тун ойлгомжгүй байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол хэлцэглэхийн одоо шийдвэрлээд энэ нэлээд засвартай хууль орж ирэх байна л да. Их олон засвартай байгаа. Би түрүү байнгын орооны хуралдаарч хэлж ирсэн. Ер нь бол энэ одоо хуулиуд гэхээсээ илүү хуулиудаа ясал хэрэгжүүлдэг болмоор байгаа юм да. Хууль хэрэгжүүлдэг болмоор байгаа. Одоо бол тухайлах юм бол 2016 онд мал имлэгийн нийт зардал 62.8 тэрбум төгрөг зарсан байна. 62.8 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа манайхан хэлээд байгаа шүү дээ. Энэ эмийн чанар нь ямар байна? Хариуцлагын тогтолцоо ямар байна? Яг одоо энэ хариуцлагыг эзэмжүүлэх ялангуяа энэ хөдөө орон нутгийн, сум орон нутгийн удирдлагуудын хариуцлагыг сайжруулах асуудал бол маш чухал байгаамаа. Тэгэхгүй яамнаас одоо ингээд бүгдээр ингээд удирдаад явна гэвэл бол энэ одоо болохгүй асуудал да. Энэ заалтан дээр бол 12 дахь заалтан дээр бол мэрэгжлийн зөвлөл гэж байгуулга, мэрэгжлийн зөвлөл нь бол малын ерөнхий хэмжээтэй чиглэл өгөхөөр байгаа юм аа. Гэх мэтлэнгээр энэ маш олон заалтуудыг судлаж үзээд энд их өөрчлөлт орхон л дээ. Тэгэхээр ер нь цаашдаа бол энэ оруулж ирж байгаа хуулиуд дээр нэлээд сайн сууж иж зас сайжруулж орж ирэхгүй бол их хурал дээр ингээд засаа явахаар бас их зовлонтой. Бүгдээр ингээд одоо уншаад нэг үрчлэн одоо мэрэгжлийн хүмүүс биш байдаг учраас засцандалаад яваад чаддгүй. Тэгээд хууль түүхий болчихъя гэж ингэж бодож байна. Ер нь бол энэ хуулийг оруулж ирэхдээ бас 26 жил тогтсон тэр хувийн малын имлэгүүд чинь гадна дотны зээл тусламжаар нэлээд бас бэхжсэн шүү дээ. Тоног төхөөрөмж автсан, нэлээд бэхжсэн. Тэгэхгүй хувийн мал имлэгүүдийг ерөөсөө үзий ядсан юм шиг тийм байдал байж болохгүй. Төрөөс бол энэ мал төрийн хамгаалалт байна гэдэг агуулгаараа мал имлэгийн одоо асуудал маш чухал ч гэсэн нэг тогтолцоогоо нийтдээ 20 хэдэн жил сайн муугаараа дуудуулаад бий болсон тогтолцоогоо тэнд мэрэгсэн боловсон хүчинтэй бас тоног төхөөрөмжийн боломжтой ийм газруудад бол нэлээд түшиглэж дэмжиж тэднэр ажил хийх хэрэгтэй байхгүй юу? Ажил хийх хэрэгтэй. Төр бүх ажлыг хийгээд явуучвал бас болохгүй л дээ. Тэгэхээр энэ дээр бол би бол маш олон саналуудтай байгаа. Тэгээд одоо ажлын хэсэг байгуулагдах байх. Ажлын хэсэг байгуулагдахгүй бол энэ хууль одоо нэлээд өөрчлөгдөх хууль шүү гэдгийг би бас дахин хэлье. Яг гэвэл энэ хуулийг бол нэг үрчлэн судлаж үзэж маш их олон санал. За би зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн Элдв Очир